Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч, байгаль дээлтэй барилгын материал үйлдвэрлэгч, ногоон газар трейдинг. Хүмүүнлэгийн үйлсэд хувь нэмрэн оруулсан 15 жил мөрөөдөл биелдэг нэвтрүүлэг. Хүсэл мөрөөдлийн танзууч болдог мөрөөдөл биелдэг нэвтрүүлэг энэ биш та. Бас гоё нэвтрүүлэг. Тэсвэр албан байсан. Хүмүүнлэгийн үйлсэд хувь нэмрэн оруулсан 15 жил мөрөөдөл биелдэг нэвтрүүлэг. Сайн байцгаана уу эрхэм хүндэт телевиз үзэгчдээ, сайн байцгаана уу энд хүрэлцэн ирсэн эрхэм зочдоо. Та бүхнийхээ энэ өдрийн түмэн амар амгалан юм ирж буй шинэ оны баярын мэндийг та бүхэндээ уламжлан хүргье. Тэр хүн бүхний сэтгэл зүрхэнд хүсэл мөрөөдлийн оч байдаг. Тэр очийг асааж бадрааж хүсэл мөрөөдөлтөө хүрэх чин сэтгэлийг бүгд л дотроо тээж явдаг. Тэгвэл энэ амьдралын даваа нухчаанд хүсэл мөрөөдөлтөө хүрэх замдаа хүчин мөгсдөж, ганцаардаж, хэн нэгний тусламж дэмжлэг хэрэг болох тийм л цаг үе хэн бүхэнд бас тохиолддог гэдгийг та бүхэн надаар хэлүүлтгөө мэдж байгаа хаа. Яг ийм үед мөрөөдөл биелдэг нэвтрүүлгийн манай хамт олон маань сэтгэлийн дэм халуун дулаан сэтгэлээ дэлгэж хүсэл мөрөөдөлтөд хүрэх замын тань гүүр болсоор 10 дахь жилдээ учран золгоод байгаамаа. Тэгэхээр мөрөөдөл биелдэг нэвтрүүлгийнхаа хамт олонд 10 жилийн он баярын гал халуун мэндийг хамтдаа бас дахин хүргье гэж бодож байна. Хайр, итгэл, баяр хөөр энэ бүгд хүний амьдралын эргэн дурсагдах гэрэлт хүч. Мөрөөдөл биелдэг нэвтрүүлэг 2006 онд анхны дугаараа бэлтгэснээс хойш бүтэн 10 жилийн турш нийтдээ 563 дугаарыг үзэгчдэд хүргээд байна. Нийгмийн сайн сайхны төлөө зорилттой төсөл энэ хугацаанд хүн бүхний сэтгэл зүрхэнд оч болон гялалзах хүсэл мөрөөдлийг жигүүрлүүлж нэвтрүүлгийн редакцид хаяглан ирсэн 10,000 гаруй захидалтай танилцсан 6,000 гаруй хүний мөрөөдлийг биелүүлж 35,560 хувь хүмүүс ийм болон төрийн бас байгууллагууд аж ахуйн нэгжүүдийг хүмүүнлэгийн ажилд хамруулан нэвтрүүлгээ бэлтгэсэн байна. Мөрөөдөл биелдэг нэвтрүүлэг залуус хандсан мөрөөдөл биелүүлэх хүрээ 2015 тэтгэлэг хөтөлбөр нийслэлийн боловсролын газартай хамтран сургуулиас завсардсан хүүхэд рүү чиглэсэн хүүхэдгээр суралцах хэрэгтэй хөтөлбөр замын цагдаагийн газартай хамтран аюулгүй Монгол хүүхэд аян зэрэг томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүллээ. Монгол орны өнцөг булан бүрд хүрч 40 гаруй айлыг өөрөнгөсөн хашаа байшин гэр газартай болгож эх орныхоо болон бүгд наримдах Солонгос улс энтэг улсын эмнэлгүүдэд нийтдээ 3,000 гаруй хүнд эндхийн тусламж үйлчилгээ үзүүллээ. Сурлага сайтай сурах хүсэл сонирхолтой авьяастайч ар гэрийн хөвд төлбөрийн боломжгүй айл өргүүдийн нийт 500 гаруй хүүхдэд 4 жилийн хугацаанд хүссэн мэргэжлээр 100% өн төлбөргүй суралцах боломжийг олгосон байна. Мөрөөдөл биелдэг нэвтрүүлэг өнгөрсөн 10 жилийн турш Монгол орны 16 аймагт барь горын суманд ажиллаж бүгд наримдах Солонгос улс, Энэтхэг, Оросын холбооны улс, Их Британи, Умард Ирландын нэгдсэн улс, Америк нэгдсэн улсаас нэвтрүүлэг бэлтгэн үзэгчдэд хүргэсэн байна. Мөрөөдөл биелдэг хүмүүнлэгийн төслөөр Монголын телевизийн холбооны шагнал Алтан шонхор цом, ард түмний дээд шагнал эрхэм байгууллага хамт олон өглөөний сонины 2015 оны шилдэг хүмүүнлэгийн үйлсдэн замын цагдаагийн газрын хүүхдийн төлөө талархал, хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийг, хүүхдийн төлөө сайн үйлсдэн медалуудаар тус шагнагдсан юм.
мөрөөдөл биелдэг зорилттой төсөл 10 нас хүрлээ. За үнэхээр гайхалтай. Сая дэлгэцэн анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа. Тэгээд ингээд харахад би бас мөрөөдөл биелдэг юм нэвтрүүлгийг үздэг. Гэхдээ ажлын цаг заваасаа болоод зарим дугаарыг үзэж чадаагүй. Сая видеогоос бол маш олон сайхан буянтай үйлийг энэ 10 жилийн туршид бас хийсэн юм байна гэдгийг бид бүгдээрээ ойлгож мэдж авлаа. Манай үзэгчид ч гэсэн бас телевизээр үзсэн баха гэж бодож байна. Үнэхээр бахархгүй байхын аргагүй. Ингээд бид бүхэнд бас аядууга бэлгэлж 10 жилийн хойд дээр минь баяр дээр минь баяр нэмэхээр нюанс хамтлагийн залуучууд маань хүрэлцэн ирсэн байна. Бүгдээрээ халуун дулаан алгад ажилтаар хүлээн авцгаая. Нюанс. Сайн байна уу? Энд хүрэлцэрсэн та бүдийнхээ энэ өдрийн амгалан айтгая. За ингээд мөрөөдөл биелдэг энэ сайхан нэвтрүүлгийн 10 жилийн ойд нюанс хамтлаг хүрэлцэн ирж аядуугаар үж одоо баяртай байна. За тэгээд энэ нэвтрүүлгийг бэлдэж олон сайхан хүмүүсийн сайн сайхны төлөө нэвтрүүлэг бэлддэг энэ залуучууд уран бүтээлчтэй бас талархал дэвшүүлье. За тэгээд олон хүмүүсийн мөрөөдлийг биелүүлж он жил цаг хугацааны уртад олон хүний хүсэл мөрөөдлийг биелүүлж ирсэн энэ хүмүүстэй талархал дэвшүүлж өшөө цаашдаа олон хүмүүсийг баярлуулж сэтгэлийнх нь хүсэл мөрөөдлийнх нь биелийг бас биелүүлж байгаасай гэж энэ нэвтрүүлгийн хамтлалд хүсэж байна. Тэгээд та бүхэндээ ирж буй 2017 онд ажил амьдралд нь хамгийн сайхан бүнийг хүсэн өрөө. Тэгээд бидний уран бүтээлд нэгэн сайхан уран бүтээл гэдэг юм аа. Цоодлын холонгийн шүлэг Өнөрбаатарын аялгау амьдралд мөнхийн шинжил гэсэн сайхан төг хөргөж байна. Хүлээн авна уу? Цагийн хурвалсан мөрд довтолгон довтолсоор атахан үдэнд ми ирэх гэж шинжилээсвэ орчлонгийн бүх цагийн зүү шүн дундыг зах тэрлэг шинт онжил яран солигдлоо Дурсамж дүүрэн инжил минь юутай сайхан бэ дуутай шуутай өнгөрүүлсэн хөргөний минь баяртай дурдаа хайраар цалигсан хундаг шиг зүрхэнд дуулим хорвогийн шинжил чи ямархан жаргалыг амлан бэ Дэлхийн газуур ойлын даашин зан өмрөө өрхөн хүүхнүүдийн сормостэр цасхан гэлэлзаад хүүхдийг айнэдэ эжавин сэтгэл байсаад хорвогийн шинжил ирдэ сайхан бэ дуутай шуутай өнгөрүүлсэн хөргөний минь баяртай дурлал хайраар цалигсан хундаг шиг зүрхэд дуулим хорвогийн шинжил чи ямархан жанрыг авчин бэ амаргуудад өршгүй хайрыг өгөөрэ баргалсан булаг шиг амжилтын дэдийг авчраарай хатхан урсын алгыг амтд нар дүүргээрээ амьдрал мөнхийн жилэрээ
Баярлалаа. Нюанс хамтлагийнда баярлалаа. Цаашдын уран бүтээлд өндөр амжилт хүсье. Тэгэхээр өнөөдрийн танхим зочлон ирсэн эрхэм зочд бол мөрөөдөл биелдэг нэвтрүүлэгтээ хамтран ажилласан хамт олон албан байгууллага, за олон хүний хүсэл мөрөөдлийг бүтээлсэн гайхамшигтай ийм хүмүүс. За мөн мөрөөдөл биелдэг нэвтрүүлэгт маань хандан хүсэл мөрөөдлөө биелүүлсэн оролцогчд маань энэхүү танхимд хуран цугласан байгаамаа. Мөрөөдөл биелдэг нэвтрүүлгийн хөтлөх сэтгүүлч мөнхтэй та бүхэндээ өнөөдөр энд ирсэн зочдыг танилцуулах болно. Таныг урьж байна. За энд хуран цугласан эрхэм хүндтэй зочдоо за мөн телевиз үзэгчдтэй бүгдэнд нь мөрөөдөл биелдэг нэвтрүүлгийн 10 жилийн шинэ оны мэндийг хүргье. Мөрөөдөл биелдэг нэвтрүүлгийг за ивент тэтгэгчүүгээр төсөөлөхийн аргагүй юм аа. Eco Construction, Bod даатгал, оюу толгой, Нью-Жуулчин Турс, Авт Ойл, Хам банк, Далайн хөхмөр, Монгол Hyundai 10 жил хамт байсан та бүхэндээ баярлалаа. Мэдэнний хамтдаа хийж бүтээсэн бүхэн Монгол хүний төлөө шинэ жилийн баярын мэндийг хүргэе. Мөрөөдөл бүхэнд биелэх болтугай. Яг энэ 10 жилийн ойд ер маань ирээ сууж байхад энэ олон хийсэн ажлаас маань хамгийн түрүүнд сэтгэл зүрхэнд чинь бууж байгаа ер нь ямар ажил вэ нэ? Бид 2010-аас 14 оны хооронд мөрөөдөл биелдэг нэвтрүүлгийнхэнтэй хамтран ажиллаж ерөнхий ивент тэтгэгчээр хамтарч ажилласан. Энэ хугацаанд олон зуун хүнийг бид мөрөөдөлд нь хүрэх аянд нь оролцсонтой бол манай хамт бол их баяртай байдаг. Эндээс одоо бодоход зүрхний цоролтой залууг эмчлүүлсэн, ажилгүй байсан өрх толгоос нь 5 хүүхдээ ээжийг ажилтай болгосон, орон гэргүй байсан 3 хүнийг гэртээ оронтой болгосон гэх мэт ингээд санаанд илгэн сайхан дурсамжууд одоо санагдаж байна. Ингээд та бүхнийхээ цаашдын ажилд улам их амжилтыг хүсье. За баярлалаа. Тэгэхээр танай хамт олон хүмүүнлэгийн ажилд оролцоод тэр үр дүн гарсан тэр үед одоо хоорондоо байд юм уу ер нь ямар сэтгэлээр юу ярьдаг болоо? Хэлгүйхөө мэдээж хүн болгон зоригтой мөрөөдөлтэй байдаг. Тэгээд энэ мөрөөдөлтөд хүрэх гээд ялангуяа одоо танаа нэвтрүүлэг маань энэ маш сайхан энергийг хүмүүст бий болгосноор цаашдаа хүмүүст маш их том хөш өрөг олж ирээдүйдээ зоригтой хүмүүс тийм улам ажиллаж хөдөлмөрлөх тий итгэж чармаалтай болд юм болов. Ер нь олон тийм гоё одоо үгээр хэлэхэд бас хэцүү тийм гоё мэдрэмж өгдөг. Ер нь бол хүнд авахаасаа илүү өөх нь хамгийн сайхан мэдрэмж төрүүлдэг гэдэг шүү дээ. Таны хувьд энэ тал дээр юу хэлэх вэ? За энэ мөрөөдөл биелдэг нэвтрүүлэгтээ манай байгууллагаас хамтраад маш олон жил болж байгаа. Тэгээд саяхан л юм шиг анх хамтрээ, саяхан л юм шиг бас мөрөөдлийн биелүүлээгээд ярьжсэн санагдчихсан боловч одоо бүр 10 жил болсон байна. 10 насыг үтсэн байна. Маш их богино хугацаанд маш их нэг бас 10 жилийн дотор маш их олон зүйлийг бас хийж бүтээж байгаад маш их баяртай байна. Манай компани зүгээс мэдээж хэрэг манай үндсэн аялал жуулчлалаар явж байгаа. Тэгээд олон хүмүүс аялалд яваад олон мөрөөдөлтэй болж ирдэг. Тэр утгаараа бид нар маш олон хүмүүсийн одоо гадаад руу эмчилгээнд явахад онгоцны зардал, орон гэргүй хүмүүст мөн гэр өгчээсэн. Тэгээд энэ бүгдийг бас жигүүр нь болж энэ бүгдийн мөрөөдлийн биелүүлэхэд нь бас жоохон ч ихсэн туслалцаа үзүүлсэнтэй манай компани зүгээс маш их баяртай байна. Тэгээд мөн цааш гисэн хамтрахад бас бэлэн байгаа. Мөн олон хүмүүсийн мөрөөдлийг биелүүлмээр байна гэж бас бодож явд юм аа. За би 2 дугаар ширээнд сууж байгаа энэ 3 хүүхдийг бол бас мэдх юм байна. Би тэр дугаарыг бас үзчихсэн. Бүдэг бадаг бас санаад байна. Тэгээ имээтэйгээ манай 3 маань оролцож байсан шүү дээ, тийм ээ. За та нарт бас 10 жилийн баярын мэндийг хүргэе. Бас энэ мөрөөдөл биелдэг нэвтрүүлгийнхаа хамт олонд юу гэж хэлмээр байна. Эмээ нь өнөөдөр бас энд яагаад ирээгүй вэ? Бас тэр талаар та бүхэн маань манай үзэгчдэд сэтгэлдээ бас хуваалцнаа миний дүүнэр. Биднэрт тусалд дэмжсэн мөрөөдөл биелдгийнхаа хамт олондоос баярлалаа гэж хэлмээрээ. За эднэрийнхээ ачаар бидний амьдрал одоо үнэхээр их тоос нэмэр болоод бидний одоо сэтгэл санаагчсан үнэхээр их дэмжиж өгсөн. За өнөөдрийн хувьд гэх юм бол одоо эмээгийн маань бие муу тэгээ гэртээ байгаа учраас ирж амжаагүй. Та нарын хувьд одоо сургуулаа төгсөн оюутан болсон гэсэн мэдээлэл бас байсан тий. Хаана сурч ийн юу хийж ийн танилцуулах вэ? За миний хувьд гэх юм бол энэ жил Ангаа шинжлэх ухааны үндэсний сургуульд элсэн орсон байгаа. 1-р курс суралцж байгаа. За баяр хүргэе. Баярлалаа. Хүмүүнлэгийн үйлсэд хувь нэмрэн оруулсан 15 жил мөрөөдөл биелдэг нэвтрүүлэг. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч, байгаль дээлтэй барилгын материал үйлдвэрлэгч, ногоон газар трейдинг.
За ингээд бид аюулгүй Монгол хүүхд айныг 2 жилийн туршид хэрэгжүүлсэн Улаанбаатар хотод маань одоо хүүхдүүд замын хөдөлгөөнд оролцоход маш эрсдэлтэй бүс байдаг. Ингээд энэ хүүхдүүдийг авто замын хөдөлгөөнд аюулгүй оролцох тэр боломж бололцоог нь хангахаар энэ бид хамт олнороо хамтран ажилласан байгаа. Энэ аянд оролцоод одоо олон хүүхдийн аюулгүй байдалд бас анхаарал явж их үед танай компани ер нь ямар сэтгэгдэлтэй оролцож исэн бэ? Хамт олон чи ер нь юу ярилцаж яваа гэж эргэж асуумар санагдаж байна. За юуны өмнөнд хүрэлцээрсэн хүмүүстээ бас энэ өдрийн мэндийг хүргэе. Мөн танай нэвтрүүлгийн хамт олноос 10 жилийн баярын мэнд хүргэе. Тэгээ бид нэр одоо мөрөөдөл биелдэг нэвтрүүлэгтэй хамтраад бол 2 удаагийн ажил дээр хамтарч ажилласан. Тэгээ энэ маань онцлог нь юу юм бэ гэхээр эхний ажил маань бол даатгчдын баярын өдрөөр зохион байгуулагдсан. Бид нар энэ баярын ёслолыг бол зөвхөн компаниудад дотооддоо хийгээд өнгөрөхөөс илүү бас хүмүүс туслая тий. Бусдыг дэмжиж туслая. Хинт нь хаана юу хэрэгтэй байна гэдгийг бас эрэл сурал болж иж бас өрх толгоос эмгтээд тусалж исэн. Дараагийн ажил маань бол аюулгүй Монгол хүүхэд гэдэг энэ төсөл байсан. Төсөл дээр бол бид нар бас хамтарч ажиллая гэдэг Улаанбаатар хотын 60 сургууль дээр одоо тий орчин тойрны аюултай байгаа тийм сургуулиудыг сонгож агаад энэ замын цагдаагийнхнаас мэдээлэл авсны дагуу 58 дугаар сургуулийг сонгож авсан. 58 дугаар сургуулийн бага сургууль. Тэгээ тэрний одоо орчин тойрны бүсийг бол зам гарах бүсийг бол аюулгүй болгож хийж төгчүүлсэн байгаа. За баярлалаа. Тэгэхээр Улаанбаатар хотын хэмжээнд нийт 60 гаруй сургуулийн эрсдэлтэй бүсэд орсон байдаг юм аа. Бид зөвхөн 2 одоо сургуулийн замыг одоо эрсдэлгүй болгосон шүү дээ. Тэгэхээр энэ хот хурандаа энэ 2 сургууль дээр бидний хийсэн ажлаас хойш ер нь ямар үр дүн гарсан бэ? Ач холбогдолтой судалгаа хийсэн баг. За бидний хамтран хийсэн энэ төгчүүлсэн сургуулиудын орчинд бол 9 дугаар сургууль, 58 дугаар сургууль ерөөсөө зам дээр осолд хүүхд холбогдох нь эрс багассан байж байгаа. Тэгээ өмнө нь бол өртөөд байдгаас бол ганцхан хүүхд ч биш. Ер нь тэр орчинд хөдөлгөөнд оролцож байгаа иргэд орсон суугчид болоод тэр замаар одоо явнаар болоод бус байдлаар хөдөлгөөнд оролцож байгаа иргэд бол эрсдэс хол байж чадж байгаа. Тэгэхээр бол энэ стандартын дагуу тохижуулах гэдэг нь ард иргэдийг аюулгүй хөдөлгөөнд оролцуулах гол одоо хөшүүрэг болж байгаа нь харагдаж байгаа. За баярлалаа. Тэгэхээр замын цагдаагийн газраас одоо бидний хийсэн ажил маань хүүхдүүдийн аюулгүй байдалд мэдээж сайнаар нөлөөлсөн гэсэн судалгаа гаргасан байгаа. Тэгэхээр Автол компани хуульч баасанд орж энэ мэдээг сонсоход ер нь өөрт нь ямар сонсогдож байна? За юуны өмнө та бүхэнд 10 жилийн баярын мэндийг хүргэе. За энэ мэдээг сонсоод бол бидний яг хамгийн гол зорж исэн зорилго бол энэ аюулгүй хүүхдийн төлөө аюулгүй энэ Монгол хөдөлгөөнийг өрнүүлэх явдал байсан. За тэгээд одоо ингээд яг сая аюулгүй болцсон. Одоо ингээд 80% ингээд эрсдэл нь багассан, буурсан гэдгийг сонсоод маш таатай байна. Яг хамгийн гол ингээд бид нэр зорж ирсэндээ хүрсэн учраас маш баяртай байна. Мөрөөдөл биелдэг нэвтрүүлэг 10 нас хүрлээ. Архим үзэгчтэй мөрөөдөл биелдэг нэвтрүүлгийн хамт олон маань 10 жилийнхаа ойгоор мөрөөдөл биелдэг гэдэг нэртэй цоо шинхэн дуутай болсон байна. Энэ хамгийн анхны сонсогч нь телевиз үзэгч мөн энд хүрэлцэн ирсэн эрхэм зочид та бид бүгдээрээ байна. Ингээд телевиз үзэж байгаа үзэгч та бүхэндээ мөрөөдлийнхөө эзэн нь байж хүссэн зорьсондоо хүрээрэй гэж телевизийн нэвтрүүлгийн хамт олон маань хүсэн ерөөснийг бас дуулгахад таатай байна. Тайзнаа дуучин хишиг жаргалыг урьж байна. Сайн бацгаана уу бүгдээрэнд энэ өдрийн минь төргий. Тэгээд мөрөөдөл биелдэг юм энэ нэвтрүүлгийн хамгийн хайртай үзэгчдийн нэг нь бас би. Тэгээд энэ нэвтрүүлэг маань 10 жилийн ойгоо тэмдэглэж байгаад маш их баяртай байгаа. Тэгээд хамгийн бас миний сэтгэл хөдлсөн зүйл ихээр өчигдөрхөн мөрөөдөл биелдэг нэвтрүүлгээс надтай холбогдоод манайх шин дуутай одоо хамгийн анхны сүлд дуугаа хийх гэж байна. Тэгээд манай дууг дуулж өгөөч гэсэн санал тавьсан. Хамгийн ихний үзэгчд нь та бүхэн. Тэгээд та бүгдийн минь мөрөөдөл биелээсэ бүх хүмүүсийн мөрөөдөл биелээсэ гэж хүсэж байна. Мөрөөдөл биелдэг зүрхээ итгэлээр дүүрэг зүгээр суулгүй ургаш шалхаа алтанаар бүгдийг эдэг сайхан бүхнийг далан санаа сэтгэлэн өдрөг байлгаарай халуун зүрхээ мөрөөдлөөр дүүргээд хамтаа бүхнийг бүтээн гэж итгээрэй хүний хорвоо дэндөөж
харгүй замаар урагш шалхаад хүсэл мөрөөдөл биелэх юролтэй хүний хорвоо тэнд уужим дэлгээр харгүй замаар урагш шалхаад хүсэл мөрөөдөл биелэх юролтэй сайхан бүхнийг далан санаа сэтгэлэн өдрөг байлгаарай халуун зүрхээ мөрөөдлөөр дүүргээд хамтаа бүхнийг бүтээн гэж итгээрэй хүмүүс минь мөрөөд хүслээ гигэнэр төсөөл хүрх алсын харгүй мөрөөдөл бүхэн бэлдээ хүний хорвоо тэнд уужим дэлгээр харгүй замаар урагш шалхаад хүсэл мөрөөдөл биелэх юролтэй хүмүүс минь мөрөөд хүслээ гигэнэр төсөөл хүрх алсын харгүйд мөрөөдөл бүхэн бэлдээ мөрөөдөл бүхэн бэлдэг хүмүүс минь мөрөөд хүмүүс минь мөрөөд хүмүүс минь мөрөөд хүсэл бүхэн мөрөөдөл бүхэн бэлдэг Мөрөөдөл биелдэг нэвтрүүлэг 10 нас хүрлээ. За ингээд Далайн хөхмөр компани захирал бүгд найрамдах Солонгос улсын Понгвон их сургуулийн эмнэлгийн төлөөлөгчийн газрын төлөөлөгч мөрөөдөл биелдэг нэвтрүүлгийн 5 жил бас хөтлсөн алтан зултайгаа та бүхнийг уулзуулж байгаадаа таатай байна. Ингээд сэтгэлдлийг сонсъё. Мөн одоо хөтлж байхад хамгийн сэтгэл дурсамжтай үлдсэн тэр үеийнхээ сэтгэлдээс бас бид бүхэнд мөн үзэгчд маань хуваалцахгүй юу? Өнөөдөр мөрөөдөл биелдэг нэвтрүүлгийн 10 насны ойгоор одоо цэнхэр дэлгэцээр өөрийнхөө хөтлж байсан нэвтрүүлгүүдийг хараад за тэгээ бас энэ тухайн үед хамт оролцож байсан нийт оролцогчд мөрөөдлөө биелүүлжсэн мөрөөдлийнхэн эздүүдтэй мөрөөдлийг нь биелүүлэхэд хамтарч ажиллаж байсан дэмжигч нартайгаа өнөөдөр энэ тайзанд уулзж байгаадаа маш их баяртай байна. Ингээд дандаа таньдаг царайнуудтай таралдаад инээс гэл нүүрнээс минь ердөөсөө арилахгүй юм шүү. Энэ нэвтрүүлгийг мэдээж хөтлөх явцад маань бол үргэлж нэвтрүүлэг одоо төгсгöd дандаа баяртай хөөртэй аз жаргалтай байсан. За тэгээ манай ширээн дээр бас манай надтай хамт мөрөөдлөө биелүүлсэн эрүүл саруул басан хүмүүс маань сууж байна. Үнэхээр одоо 5 жилийн хугацаанд маш олон хүмүүсийн хүсэл мөрөөдлийг бас биелүүлж өгсөн байлгүй дээ, тийм ээ. Тэр бүгд нэвтрүүлгийн төгсгөлд саяны таны хэлснээр бас дандаа аз жаргалтайгаар төгсдөг. Энэ сайхан гэгээлэг нэвтрүүлэг бол мөрөөдөл биелдэг нэвтрүүлэг юм шүү. Ийхүү 10 жилийн ойгоо тэмдэглэж байна. Дахин баяр хүргье. За баярлалаа. Тэгэхээр алтан зул хөтлөгчийн маань хажуу сууж байгаа энэ хүн бол одоо Борнуураас ирсэн нэргүү байгаа тий. Нэргүү маань одоо мөрөөдөл биелдэг нэвтрүүлгийн шугамар бас Солонгос улсад эмчилгээ хийлгээд ирүүлжсэн юм хүн байгаа. Өнөөдөр би энэ сайн уу сонь сайхан юутай байна вэ? За сайн байна уу. Ингээд энэ цугсан нийт ноёд адагта та бүхэндээ инээрэн халуун мэндийг хүргэе. Ингээд би Борнуураас энэ нэвтрүүлэгтээ мөрөөдөл биелдэг нэвтрүүлэгтээ өргөдөж ирсэнтэй маш их баяртай байна. Тэгээ 10 жилийнхэн ой болж байгаад нь та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсье. За би 2013 онд Солонгосын Бонгоны их сургуулийн эмнэлэгтээ очиж эмчилүүлсэн. Эмчилгээ маш сайн болсон. Одоо би энэ байдал маш сайн 100% гэсэнтэй одоо хүртэл итгэж авчихгүй л байна. За баярлалаа. Тэгэхээр нэргөө маань өнөөдөр ингээд эрүүл сарвал сайхан болоо. Баярын ширээнд маань хүрэлцээрээ сууж байна. Баяртай байна. За үзэгчд маань таньж байгаа баха мөрөөдөл биелдэг нэвтрүүлгээр бас Солонгост явж имчилгээ хийлгсэн хонгороо маань тий. Хонгороо өнөөдөр гар нь ямар хөө байна вэ? Сайн уу? Сайн. За гарын харийн ань нь. За
ингээд солонгос явж имчилгээ хэлсэн гар нь гоё байгаа мэн те. Баяр хүргэе. Тийш аа. Хонгороо өнөөдөр чи энд бас мөрөөдөл биелдэг нэвтрүүлгийн ах эгч нартаа бас үзэгчдэд сэтгэлийн үгээ хэлэхээр бэлдэж ирсэн баха. Юу хэлмээр вэ? Миний гарын имчилгэсэн нэмж ах эгчдэрээ баярлаа. За баярлалаа. Хонгороо сайн сайхныг хүсье. Өмнөлгийн үйлсэд хувь нэмрэн оруулсан 15 жил мөрөөдөл биелдэг нэвтрүүлэг. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч, байгаль дээлтэй барилгын материал үйлдвэрлэгч, ногоон газар трейдинг. За өнөөдрийн мөрөөдөл биелдэг нэвтрүүлгийн 10 жилийн ой дээр бас нэгэн хүндтэй зочин хүрэлцэн ирсэн байгаа. Миний мэрэгжил нэгт анд Жамин Сүрэнтэйгээ бас уулзж байгаа да сайхан байна. Энэ өдрийн мэндийг хүргэе. Шинэ жилийн баярын мэнд хүргэе. Энэ хамт олонтой ямар уулзралаар бас учран золгосон тухайгаа яриач. Би одоо 2010 оны үед айхтраа хүн дээр өвдөж бөөрийн төлөвт өвчнөр өвдөд. Тэгээд тэр өвчнөр нэлээ олон жил аппаратанд бүр орлох аппаратанд нэгдүгээр эмнэлэгт орсон 3 жил гараа орсон баг. Тэгээ одоо энэ гайхамшигтай хамт олон одоо бас ард түмнийхэн сэтгэлийн халуун дэмжлэгээр би гэж явж эмчилгээнд орсон Бонгоны эмнэлэгт. Тэгээд одоо эрүүл болоод одоо ингээд сайхан нэг юу гэдүүлээ амьд бол алтай ягнаас ус уунах гэчээр ховтой хүн хур бороонор гэчээр ингээд сайхан явж байна. Тэгээ ингээ мөрөөдөл биелдэг нэвтрүүлгийнхаа 10 жилийн ойд ингээд ирээд одоо сууж байгаа маань бол одоо энэ бүх адун сэтгэлтэй хамт олонны маань хүч юм шүү. За мөрөөдөл биелдэг нэвтрүүлэг өнгөрсөн 10 жилийн хугацаанд хүрээ Сэрүүлэг Монгол бизнес за их засаг гэд олон сургуультай хамтран ажиллаж 50 гаруй залуусыг 100% үн төлбөргүйгээр суралцах тэр боломжийг нь олгосон юм байт юм а. Энд оюутан залуусын төлөөлөл хүрэлцэн ирээд байна. Тэгэхээр хүрээдээ сургууль гэхэд өнөөдөр мөрөөдөл биелдэг нэвтрүүлгээр дамжин 8 оюутан суралцаж байгаа. Тэдний нэг инх чимэг байна. Инх чимгээ өнөөдөр одоо сурлага өндрөө танай оюутнууд хэр сурч байна вэ? Мөрөөдөл биелдэг нэвтрүүлэг маань маш олон оюутан залуусын хүсэл мөрөөдийг биелүүлж ирсэн. Түүний нэгэн хэсэг бол манай хүрээдээ сургуульд 8 оюутан маань суралцж байгаа. Манай мөрөөдөл биелдэг нэвтрүүлэгт маш олон захидал ирдэг. Бид захидлаараа дамжуулан олон хүний хүсэл мөрөөдлийг биелүүлэх тэр гүүрэн алгыг үзэж та бүхэн мэднэ. Тэгэхээр нэг найзынхаа өмнөөс захидал бичсэн. Тэгээд тэр захидлын шугамаар найз нь өнөөдөр оюутан болсон. Ийм хоёр найз ирээд байгаа юм байна шүү дээ. Сайн байна уу? Намайг Батгомберийн Батмөх гэдэг. Би шинжлэх ухаан технологийн их сургууль сурдаг. Тэгээд анх би мөрөөдөл биелдэг нэвтрүүлэгт захидал бичиж байхдаа найздаа багч гэсэн урам зориг өгөж тэг хүч чадал өгөхийг хүссэн. Тэгээд би мөрөөдөл биелдэг нэвтрүүлэгт их баярлж явдаг. За найзынхын хувьд найз нь захидал бичээд тэр мөрөөдөл биелдэг нэвтрүүлгээр дамжаад өнөөдөр оюутан болсон байна. Хаана ямар сургуульд ямар мэрэгчлэр сурч ийн өнөөдөр ер нь энэ 10 жилийн ой дээр маань юу хэлмээр санагдаж байна? Би одоо хүрээ мэдээлэл технологийн сургуульд зам гүрийн инженерээр сурдаг. Одоо 3 дугаар курс дараа эх жил төгснө. Тэгээд манайс анх мөрөөдөл биелдэг нэвтрүүлэг захидал бичээд тэрний үднээс миний мөрөөдлийг биелүүлж өгсөн та бүхэндээ маш их баярлалаа. Тэгэхээр мөрөөдөл биелдэг нэвтрүүлэг маань Монголын телевизийн урлагийн шилдэг бүтээлд олгодог Алтан шонхор наадмын Алтан шонхрын эзэн мөн Монголын анхны хүмүүнлэгийн нэвтрүүлэг мөрөөдөл биелдэг бол үзэгчдийн хамгийн үзэх дуртай бас хандах дуртай нэвтрүүлгүүдийн нэг юм а. Нэвтрүүлгийн редакцид чаягласан олон мянган захидлыг хүлээн авч нэвтрүүлгийн хамт олон үзэгч таны илгээсэн тэр захидал бүрийг чинь хүлээн авч уншиж танилцсан боломж бололцоо бүрийг судлаж таны хүсэл мөрөөдлийг биелүүлэхээр хичээж бас биелүүлсээр ирсэн юм шүү гэдгийг энд бас давхар дуулгахад таатай байна. Яг одоо бид бүхэнд бас нэгэн сюрприз ирсэн байна. Энэ хүү сюрпризийг үзэгч та бүхэн хамтдаа сонирхно уу гэж урьж байна. Хүний хүсэл мөрөөдөл биелүүлнэ гэдэг бол үнэхээр буянтай үйлс. Мөрөөдөл биелдэг нэвтрүүлгийн хамт олон бүхэл бүтэн 10 жилийн турш хичнээн олон хүний хүсэл мөрөөдлийг биелүүлсэнд нь одоо үнэхээр талархаад бахархаад баршгүй. Тэгээд энэ сайхан хамт олонд 10 жилийн ойн баярын мэнд төргий өшөө олон хүмүүсийн хүсэл мөрөөдлийг биелүүлээрэ гэж хүсье. Тэг сайн бацхан та бүхэндээ энэ мэндийг хүргэе. Мөрөөдөл биелдэг юм хэмээх энэ хүн нэвтрүүлгийг Мотив хамтлагийн дуучин Эрдэнэ баяр
миний хувьд маш их үзэх дуртай. Яагаад үзэх дуртай гэх юм мэдээж хүн хүнээ гэсэн сэтгэлтэй байхад хүний амийг ч аварч болдог. За мөн байшин барилгыг сүндэрлүүлж болдог. Ийм гайхалтай хүнд хайрыг мэдрүүлдэг ийм гайхалтай нэвтрүүлэг учраас мөрөөдөл биелдэг юм гэдэг нэвтрүүлэгтээ үргэлж хамт байгаарай. Залуучуудаа. 10 жилийн турш үзэгч олон түмнийг инээлгэж, ойлгуулж, ухааруулж чаддаг нэвтрүүлэг бол яахын аргагүй мөрөөдөл биелдэг юм нэвтрүүлэг юм байна. Тэгээд та бүхэндээ 10 жилийн ойн гал халуун баярын мэндийг хүргэе. Мөрөөдөл үргэлж биелдэг юм. Сайн байцгаана уу? Би жүжигчин Гэрлээ байна. Та бүхэндээ баярын мэндчилгээ хүргэхэд мэндчилгээ дэвшүүлж байна. Би амьдралынхаа хэмнэлт өдөр болгон хүний амьдрал мөнх бус юм а гэж бодож явдгийн. Тийм учраас энэ богинохон хугацаанд хүнийг аль болохоор их баярлуулах юмсан гэж хичээж ажилладаг. Тийм ч учраас би Монголын хошин урлагийн жүжигчин энэ мэргэжилтэд маш их хайртай. Ингээд мөрөөдөл биелдэг юм нэвтрүүлэг маань 10 жил болжээ. Хүнийг баярлуулна гэдэг мянгантай буян хурсан юм шиг сайхан мэдрэмжийг надад төрүүлдэг. Тийм ч учраас танаа нэвтрүүлэг маш олон хүмүүсийг баярлуулдагт би маш их баяртай байдаг юм аа. Ингээд та бүхэнд 10 жилийн баярын мэндийг хүргэе. Тэгээд сайхан баярлаарай. Мөрөөдөл биелдэг юм амьдрал үргэлж сайхнараа. Хуучин оноо үдэж шинэ оноо угтаж байгаа энэ сайхан цаг мөчид мөрөөдөл биелдэг юм зорилттой төсөл энэ нэвтрүүлгийн маань 10 жилийн өмнө тохиолж байгаа. Эрхэм мөндөд үзэгч та бүхэндээ сайн сайхныг хүсье. Ерөөлийн дээд болох эрүүл энхийг хүсье. Мөн бид бүхэн яг энэ цаг мөчөөс эхлэн бие биендээ үргэлж тусдаж айлга болох хүмүүнлэгийн энэхүү сайхан аянд хамтдаа нэгдэхийг хүсэж байна. Шинэ оны мэнд хүргэе. Хүмүүнлэгийн үүс бол зөвхөн сайн сайхныг дагуулдаг. Мөрөөдөл биелүүлдэг нэвтрүүлэг бол Монголын цорын ганц хүмүүнлэгийн нэвтрүүлэг. Бүхэл бүтэн 10 жилийн турш хүмүүнлэгийн ажил хийж хүний мөрөөдлийг биелүүлсэн танай хамт олонд 10 жилийн өмнө баярын мэнд хүргэе. Сайхан баярлалаа. За дараагийн ширээнд маань замын цагдаагийн албаны сонгон хайрхан дүүргийн замын цагдаагийн хэлтсийн цагдаа ахлаглагч Батчулуун хүрэлцэн ирсэн байна. За мөн түүнтэй хамт замын цагдаагийн домог болсон хошууч бүгд найрамд Монгол Ард улсын Гавьяат тээвэрчин аюулгүй Эренцэнгийн охин Өлзийн уучрал эгч нар маань хүрэлцэн ирсэн байгаамаа. За энэ нэвтрүүлэгтээ ямар учир холбогдолтой вэ гэдгийг бас манай зарим үзэгчид мэдэхгүй байгаа учраас энэ талаар яриагаа эхлүүлье гэж бодож байна. За юуны туранд мөрөөдөл биелдэг юм нэвтрүүлгийн 10 жилийн баярын мэндийг хүргэе. Түүхт 80 жилийн ойгоо тийм энэ жил тэмдэглэн өнгөрүүлсэн манай замын цагдаагийн албаны домог болсон Монгол улсын онц сэргийлэгч Гавьяат тээвэрчин аюулгүй Эренцэн гэдэг хүний түүхэндээ бол маш их өндөр. Одоо замын цагдаагийн албаныхаа хэмжээнд гэж яриад маш ерөөс амьд домог болсон. Гэр гэрээр нь очиж судлаад ингээд энэ хүнтэй уулзаад одоо өлзий учирлагчтайгаа уулзаад ингэсэн чинь энэ хүнийг энэ айл маань өөрөө Сүхбаатар дүрийн 14 дугаар хороонд айлын хашаа түрээслээд айлын түрээсийн гэртээ амьдарч байсан учраас бид энэ өлзий учирлагчтай сонгийн хархан Сүхбаатар дүргийн засаг даргын хамгаалын газар 14 дугаар хорооны удирдлагууд замын цагдаагийн албаны бүх алба хаагчдынхаа дэмжлэгтэйгээр өлзий учирлагчтай бид нар газар 07 газрын хашаатай нь иж бүрэн тавилгатай гэрийн хамт бид нар барьж өгсөн байгаа. Үнэхээр гайхалтай сайхан хамт олон, сайхан хамт олонны нөрөх хичээл зүтгэл. За мөн одоо тэр Эренцэн гэдэг хүний одоо бас өөрийнх нь үнцийн бас энд бас явж байгаа байх гэж бодож байна. Хүн ер нь сайн санаж дандаа сайн зүйлийг хийж бусд хамт олонтойгоо бас одоо хамт олонч байж хайрлагдаж хүндлэгдэнэ гэдэг бол хизээ нэгэн цагт хожимооч гэсэн бас үр хүүхдэд нь сайн сайхан зүйлийг авчирдгийн тод жишээ бас энэ зүйлээр бас гарч байгаа болов уу гэж бодож байна. Ингээд Эренцэнгийн охин болох одоо Өлзий уучрал эгчтэйгээ бас та бүхнийг холбоё. Юуны өмнө мөрөөдөл биелдэг гэдэг хамт олонд баярын мэндийг хүргье. Би та нартай баярлж явдаг шүү. Автынхандаа баярлж явдаг. Одоо өөрийн хөлөвтэй. Зүмд нь баярлж явдаг л гэлээ та. Би аавынхан юу би бод бийдүүж одоо ч гэсэн би ажил хийж байгаа. Юу дамдаржгийн 2 дугаар хэлсэн 14 дугаар хороонд юу эргүүл хийж байгаа. Урамшуулт эргүүл гэдэг ажлыг би хийж байгаа одоо. Баяр хүргье танд. Мөрөөдөл биелдэг нэвтрүүлгийн 8 удаагийн одоо нэвтрүүлэгт маань ивент итгэж оролцсон ийм залуу байгаа. Сегменттэй микрофоныг шилжүүлье. Хүний төлөө явхад ердөөсөө бүтэхгүй одоо болохгүй юм гэж ердөөсөө байхгүй. Бүх Монгол бүх хүмүүсийн зүрх сэтгэл дотор ийм сайхан гал асаалтаа байж идэг. Миний орж уулзаад
одоо ингээ гар бариад хэлдэг байхгүй. За ийм хүн байна. Энэ хүнд хоёулаа нийлээ тусалчээ гэдээ ингээд хэлэхэд үгүй гэж хэлдэг монгол хүн ердөөсөө таардаг. Тийм учраас энэ бүх олон энэ хүмүүстэй бүгдэнд нь баярлсан талархснаа илэрхийлээ. Маш олон хүмүүс хамтарч ажилладаг. Нэг нэвтрүүлэгт одоо миний ард талд одоо 40-с 50 хүн үнэхээр байж чаддаг. Тэгээд айлын асуудлыг газартаа нь гэртээ нь одоо доторх тавилгатай нь зурагтаа нь хөргөчтөө нь ингээд шийдэж чадсандаа үнэхээр бахархалтай байдаг. Өшөө энэ нэвтрүүлэг 100 жил явбал би нэг 100 айл тусалчихсан гэсэн ийм хүсэл мөрөөдөл. Одоо миний хүсэл мөрөөдөл маань ингээд байж байгаа. Тэгээд айл тусалснаасаа илүүтэйгээр ердөөсөө би өөртөө үнэхээр ад жаргалтай өөрийнхөө зүрх сэтгэлийг одоо баяр хөөртэй болгож чаддаг. Тэгээ энэ мэдрэмжийг авахын тулд энэ нэвтрүүлэгтээ хамтарч ажилладаг. Нэвтрүүлгийн дараа үнэхээр ингээд гайхамшигтай ингээд гараа салаавчлаа дээшээ хараад твтгэр. Ямар сайхан сэтгэл төрдөг вэ? Бүр энэ хорвоогийн хамгийн баян хүн болж байгаа. Тэрнээс би одоо нэг ингээд хүмүүст гэр шууд ингээд авч өгдөг хүн биш. Тэгээд энийг үнэхээр зохион байгуулахыг менежерлэх иймэрхүү ажлуудыг хийж ингэж явдаг юм аа. Баярлалаа. Цэгмэг дээрээ бас бахархаж шүү. Үнэхээр гайхалтай сайхан байна. Тэгээд хүн бол одоо хөрөхгүй чадахгүй газар гэж үгүй, хийж чадахгүй зүйл гэж байхгүй. Өөрөө газаргүй мөртлөөл хүнд газар олгож явсан. Тэр сайхан сэтгэлийг чинь манай Монголын ард түмэн бас үнэлж байгаа хаа өнөөдөр Цэнгэл дэлгэцийн ард үзэж байгаа хүмүүс мөн энд ирсэн бас зочид маань ч гэсэн танаар бахархаж байгаа гэдгийг хэлэхэд таатай байна. Таны хэлснээр бас энэ нэвтрүүлэг маань үеийн үед хийгдэх байхаа гэж би бодож байна. Өшөө олон хүмүүст бас аз жаргалыг бэлгэлээрэ гэж хүсэж байна. Мөн танд ч гэсэн аз жаргал тэр чинээгээр ирэх болтугай. Шинэ жилийн бас баярын мэнд хүргье. Энэ сайхан өдөр сайхан яриа өрнүүлсэн. За энэ цэгмэдийн маань бас түүчээ болсон одоо тэр хүмүүсийн баярлуулсан тэр 8 дугаарыг бэлтгэх явцад бас нэгэн оролцогчийг бас хажуудаа авчраа суулгаж байгаа. Энэ хүн бол Жимсэн эгч маань байгаамаа. Ингээд өнөөдөр зочноор өргөдөж ирсэн танд бас шинэ жилийн баярын мэнд хүргье. За энэ 10 жилийн хийж байгаа хамт олондоо юу гэж хэлмээр байна? Цэгмэдтэй бас юу гэж хэлмээр байна? Таны сэтгэлдлийг сонсох зүйтэй хаа гэж бодож байна. За баярлалаа. Юуны өмнө та бүхэндээ бүгдээрэнд нь 10 жилийн ойн баярын мэнд хүргэе. Ингээд би 6 охинтойгоо хүртэл голдоо амьдэрдэг байсан. Тэгээд Цэгмэд дарга маань намайг ажилтаа болгож гэр оронтой болгож өгсөнд маш их баярлж явдаг шүү. Баярлалаа, баярлалаа. Сайхан байна, сайхан байна. Өмнөгийн үйлсэд хувь нэмрэн оруулсан 15 жил мөрөөдөл биелдэг нэвтрүүлэг. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч, байгаль дээлтэй барилгын материал үйлдвэрлэгч, ногоон газар трейдинг. Хаан банкны хувьд бол мөрөөдөл биелдэг юм нэвтрүүлэгтэй бас урд нь хамтарч ажиллаж исэн. Хаан банк 2007 оноос хойш бол нийтдээ 300 гаруй төсөл хөтөлбөрүүд дээр нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлээд 4 тэрбум төгрөгийг зарцуулсан ийм нэг тоо баримт байдаг. Гэхдээ энэ тооны ард бол хүний амьдрал өөрчлөгдөж байдаг. Энэ тооны ард хүний одоо эрүүл мэнд сэргэж байдаг. Аз жаргалтай гэр бүлийн тооныгээр нэмэгдэж байдаг. Тэгээд түүнтэй адилхан энд хуран цугларсан олон гэр бүлүүдийн амьдрал яаж өөрчлөгдсөн бэ гэдгийг хоолон зангираад үгээ хэлж чадахгүй сандарч байгаа их ах нарынхаа амьдралаас би бас сонсож байна, харж байна, мэдэрч байна. Ямар олон гайхалтай ажлуудыг та бүхэн хийж чадсан юм бэ? Үргэлжлүүлээд ямар их ажил та бүхнийг бас угтаж байгаа юм бэ? Тэгээд олон хүмүүсийн амьдралыг өөрчлөх болтугай. Хаан банк гэсэндээ үн дээр бас туслах те өөрийн гэсэн хаан банк сан гэж байдаг. Түгээрээ дамжуулаад нийгэмд бас ашигтай, тустай олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Тэгээд та бүхний үйлс өргөжин дэвжих болтугай гэдэг эрүүлгийг өргөн дэвшүүлье. Мөрөөдөл биелдэг нэвтрүүлэг 10 нас хүрлээ. Эрхэм мөндөд үзэгчтэй 2016 оноо үдэж 2017 оноо Угтан буй шинэ жилийн баярын энэхүү цэнгүүн дээр өөрсдийнхөө 10 жилийн ойн баяраа тэмдэглэж байгаа. Мөрөөдөл биелдэг нэвтрүүлгийн маань хамгийн гол гентийн бэлэг маань задарахад бэлэн болсон байна. Ингээд эрхэм үзэгч та бүгдийг мөн зочид та бүгдийг дэлгэцэнд анхаарлаа хандуулахыг хүсэж байна. Өнөөдөр шар хадны эцэст байдаг энэ айлыг зорж ирээд байна. Одоо эрүүл мэндийн хувьд одоо чи хараа муутай, дээрэс нь чих муутай, тэгээд бөөрийн өвөрсөлтэй гэж энэ 5 хүүхдийг ингээд тижээгээд аваад явхад одоо
чамд юу хэрэгтэй байна вэ? Чи өдөрт одоо хүүхдүүдтэй хэдэн удаа хоол хийж өгч чадчихэв? Өглөө бол нэг цайгаа өдөрт нэг дээр борс гэж хийж өгөөл өдрийг авчил болох юм. Тэг ямар будаа авч чадах юм биш. Хүүхдүүдийн аав хаана вэ? Аав нь одоо энэ Төв аймгийн Жаргаланд таваахаа. Найраг уудаг болохоор ч тийм хүүхдүүд чинь таарахгүй. Байхгүй байсан амар байна уу те? Амьдрал чамд ер нь ямар санагдчих вэ? Амьдрал хатаа санагддаг надад. Том болоод гоё ижлэгээ дүндрээ авч явах гэж бодож. Яд эднэрийн гэр оронгийн ямдалж өгчгөр өөрийгөө имчилүүлээд гайгуулчих юмсан гэж боддог. Миний дүүхийг харах байхгүй. Тийм болохоор өөрийгөө ирүүл амьд байгаасаа л гэж боддог. Гэр орон шатаал юучгүй бол шатчихсан. Тэгтэл би бодож ирсэн. Энэ зовлон дандаа л намайг ингэж нээрж явж яах юм. Би энэ зовлонгоос нэг гарч үзхийнсэн гэж боддог гэсэн. Алтан гараг маань 3-аас 15 насны 5 хүүхдийг тижээж явж байгаа ийм өрх толгойлсон эмэгтэй юм а. За ингээд Алтан гараг болон түүний хүүхдүүдийг алга ташлтаар өрье. За манай Алтан гараг болон түүний хүүхдүүд нь бол өнөөдөр энд яг яах гэж ирснээ бас мэдэхгүй байгаа. За. Нааша ороод ирээрэй. За нааша. Нааша ороод ирээрэй. За сайн байна уу? За өнөөдөр энд бид бүхэн шинэ жилийн баярыг тэмдэглэж байгаа. 16 оноо үдээд 17 оноо өгтөж байгаа энэ баяр дээр маань бас мөрөөдөл биелдэг гэж энэ нэвтрүүлгийн хамт олон маань энэ нэвтрүүлгийг хийснээс хойш 10 жилиг бас ардаа үдсэн 10 жилийн ойн баяр бас болж байгаамаа. Тэгээд энэ 10 жилийн ойн баяр дээр танаа гэр бүлийг авчирч та бүхэнд нэгэн зүйлийг бас хэлхийг хүссэн байгаамаа. Ингээд чухам юу бол гэж та бодож байна? Ямар нэгэн бодсон юм байгаа юу? Та энд яах гэж өргөцснаа ер нь өөрөө төсөөлж байна уу? Таны сэтгэлийг сонсъё төхөө. Тэгээ өөрөө төсөөлсөн юм алга. Чухам яах гэж байгаа юм бол гэж бодож илээ. За энд ирээд хэр удаж байна? Сая ингээ хүлээлгээд байсан уу би төхөө? Цаг л болсон. Цаг болоход жоохон хэцүү байсан уу? Яах гээд байгаа юм болоо юунд аваад ирвэ гээд? Тэгж бодож илээс яац юм бол юу болж байгаа юм бол. Тэгвэл та ямар гэмт хэрэг хийсэн хүн биш те. Танд ямар нэгэн зүйлийг л сайн сайхныг л энд бэлгэлэх гэж ирсэн ийм л хүмүүс энд цугласан байгаа. Ийм сайхан сэтгэлтэй хүмүүс бас танаа гэр бүлийг өнөөдөр сонгож энэхүү 10 жилийн ойн баяр дээрээ бас хамтдаа баяраа тэмдэглэе гэж таныг урьсан байна. Баяр хүргье танд. Баяр хүргье бүгдээрээ. За энэ хүүхдүүдээс сайн байна уу? Чамаа хин гэдэг? Адтаяа. Хэдэн настай юм бэ нэ? 6 настай. Дүүгийнх нь нэрийг хин гэдэг юм бол чамаа хин гэдэг? Асаг. За энд яах гэж ирсэн мэдэж гэнэ үү? Хэдэн настай гинэ? 30. За 30 настай гинэ ганц өх. Бид хоёр чи үе юм байна шүү дээ. За ингээд бүгдээрээ ийшээ зогсчихъя. Тэгээд хэдүүлээ өнөөдрийн энэ та бүгдийг урьсан тэр гинтийн бэлэг сюрприз юу байх болоо гэдгийг бас энд ирсэн зочид маань ч гэсэн мэдэхгүй байгаа. Өшөө ийшээ яг ингээд зогсчих. Яг энэгээр ингээд зогсчих. Одоо энэ дэлгэц рүү бүгдээрээ анхаарлаа хандуулнаа. Найруулагчаа 2 дугаар багийнхантайгаа шууд холбогдъё төхөө. Байна уу? Оо байна. Байна барах. Амгаа. За бид бүхэн та нартай холбогдож байна. За, юу болж байна? За бид нар нөгөө газар ирдсэн байна. За, ямар газар вэ? Бэлэн үү? Бид бүхэн бэлэн байна. Бэлэн байж байна. Та нарыг л хүлээгээд байж байлаа бас. Та нарын ажил төрлөн бүтэмжтэй сайн явж гэнэ үү? Яаж вэ? За бид бүхэнд ямар бэлэг барих гээд байна? Тэлбэг байгаа бид нар ирдсэн байна. Мөрөөдөл биелдэг нэвтрүүлгийнхээ 10 жилийн ойн баярын мэндийг та бүхэндээ хүргье. За баярлалаа. За бүгдээрээ. За бүгдээрээ энэхүү гайхалтай өдрийн гайхалтай мөрөөдөл биелдэг нэвтрүүлгийнхээ 10 жилийн ойн сюрпризийг хамтаа задлж би түүнийг гэрчин болгож байгаа да. Туйлын ихэр баяртай байна. За баярлалаа. Бүгдээрээ сюрприз очиж хамтдаа харцгаая. За тэгээ. За яг юу юм болоо энд бас. Юу вэ наа хөөе? Үнэхээр
Гой бэлгэлдсэн юм байна. За бүгдээ ингэж их үү? За яа гэж хурдан хэлээрэй. Яарчлаа шүү дээ. Баяжлаа л да. За та бүгдээрээ бэлгээ 10 тоолж агаад нээж үзсгээд хөө. За тэгээ бүгдээрээ цог тоолно шүү. За 10 9 8 7 6 5 яасан бэ хөөе. Байна. Би шууд хэлэлт ордог шүү дээ. За энд хүмүүс хүлээгээд шүү амгаа. За хүмүүс хүлээж шүү. Хараа уушлаараа дуудлах хэрэгчлээ. За манайхаа эдгээр явжлаа. 5 дээр явжсэн. За дахиад эхнээс тоолчих. За 10 цог тоолно. 9 8 7 6 5 4 3 2 1 Баяр хүргэе. За баяр хүргэе. За маргаанаас өрөөдөр. Алтан гаргагчтай. За баяр хүргэе. Үнэхээр гайхалтай сюрприз байлаа. Гайхалтай гинти бэлэг байлаа. Та бүхэнд бас ачтай буянтай хүмүүс маань та нартаа зориулж ийм сайхан байшин барьж өгсөн байна. Баяр хүргэе. Таны сэтгэлийг сонсё алтан гаргагчээ. Баярлалаа. Ийм болон төсөөлсөнгүй. За сэтгэл үнэхээр хөөрсөн байна. Манай дүүнер яаж вэ? Ийм сайхан байшинд амьдрах нь өштэй. Мэдхгүй байна. Амьдрнаа. Баяр хүргэе. Өгдөрөө дахин одоо энэ хүмүүст итгэл хайрлаа. Эдгээр итгэж өгөхгүй штэ. За миний дүүхэн гэдэг үлээ. Буян бэлэг гэдэг. Баярлаа гэж хэлье. За баярлаа. Алтанмарга. Одоо энэ байшин одоо ингээд танаах боллоо. Чи 5 хүүхэдтэйгээ энэ сайхан байшинд амьдрах нь байна. Итгэж гэнэ үү? Хамгийн гайхалтай сайхан мөчийг би төхөн хуваалцлаа. Үзэгч та бүхэн ч гэсэн би төхөнтэй санал нийлж байгаа байх гэж бодож байна. Энэ сайхан баярын өдөр, энэ сайхан байшинг, энэ тохилог, энэ сайхан дулаахан энэ байрыг бэлдэж өгсөн тэр сайхан буянтай хүмүүсийг одоо гарч ирэхийг хүсэж байна. Ингээд тайзнаа Журмаг компани ерөнхий захирал Мяндагма таныг урьж байна. За мөн Журмаг компани гүйцэтгэх захирал бөгөөд Шинэлэг сууц компани захирал Төгс Жаргал таныг бас урьж байна. За мөн Шинэлэг сууц компани ерөнхий менежер Бат Эрдэнэ таныг бас энэхүү тайзнаа урьж байна. За манайхан нааш өрөөд дээр. Мөрөөдөл биелдэг нэвтрүүлгийн хамт олон энэ хүмүүстэй нийлж, энэ хүмүүсийн ивент хэтгэлгээр, энэ хүмүүсийн сайхан сэтгэлээр, энэ хүмүүсийн ач буянаар та зургааг ийм сайхан сууцтай болгож өглөө. Баяр хүргэе. Ингээд дэлгүүрээ гардаж авахыг хүсэж байна. Би энэ зургаагаас тутахгүй маш их баяртай байна. Яг гэвэл Монголын маань мянган өрх гэрийн нэг болсон энэ хүмүүстэй мөрөөдлийг биелүүлж энэ сайхан байшингийн дэлгүүрийг гардууж өгөхөр энэ би зогсож байгаа юм. Гэдэг өөрөө. Манай хамт олон маш богино хугацаанд хамаг зүрх сэтгэлээ шингээж 27 м квадрат 2 өрөө энэ байрыг, өвлийн байрыг та бүхэнд бүх сэтгэл зүрхээ шингэн барьж өглөө. Та бүхний амьдралд аз жаргал нэмж, өр хөвгдөө чинь энэ гэр дотор айхаа юулгүй, өвчин зовлонгүй, аз жаргалтай сайн сайхан өсч, ирээдүйдээ сайн хүн болон хүмүүжээсэ гэж ах эгч нар нь хүсэж байна. Аваарай, дэлгүүрээ гардаж аваарай. За мөн хүүхдүүд нь гарын бэлэг бэлдсэн байгаа. Шинэ жилийн баярын мэндийг хүргэе. Шинэ ондоо, шинэ сууцтай, шинэ байшинтай, шинэлэг үхнэр дандаа шинэ зүйлийг харж өөдрөг амьдрахыг хүсэж байна танай гэр бүлд. За мөн тайснаа Алтан гаргийн гэр бүл энэ 5 хөөргөн хүүхдийн төлөө чин сэтгэлээ зориулж байгаа Кофен дурлагчид клубын төлөөлөгчдийг бас урьж байна. За мөн Баянгол дүүргийн 11-р хорооны засаг дарга хатагтай Эрдэнэ туяа таныг бас энэхүү тайснаа урьж байна. За ингээд Кофен дурлагчид клубын төлөөлөгч болох
Цогтбаатартай микрофоныг шилжүүлье. Энд хүрэлцэн ирсэн та бүхэндээ энэ нэвтрүүлгийн хамт олонд 10 жилийн ойн баярын мэндийг хүргэе. За ингээ манай найзуудын кофенд урлагчдын клуб гэж байгаа. Бид сар болгон сайн үлсийн аян өөрсдөө зохиодог байгаа. Тэрний маань нэг болсон энэ 5 хүүхэдтэй энэ айлд бид бүхэн одоо хамт очоод амьдралтай танилцаад тэгээ найзуудаараа ярьжгаад одоо энэ гэр бүл туслая гэд одоо энэ байшин барихт нь одоо өөрсдийн хандваа гардуулсан байгаа. Одоо ингээд та бүхэндээ аз жаргалыг хүсье. Гэртээ сайхан амьдраарай. За ингээд Баянгол дүүргийн 11-р хорооны засаг дараагаа Эрдэнэ туяад микрофоныг шилжүүлье. За энэ цугларсан та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд мөнхөө мөрөөдөл биелдэг юм нэвтрүүлгийн хамт олонд 10 жилийн баярын мэндийг хүргье. За хорооны маань эргэн алтан гарагт болон тийм ээ түүний 5 хүүхдэд тусалж байгаа хамт олондоо энэ хүмүүстээ маш их баярлалаа. Бас хорооныхоо зүгээс энэ 2 хүүхдийг нь бол хорооныхоо 46 дахь сургуульд оруулж гисэн. За одоо бага хүүг нь бол энэ 57 дугаар цэцлэгтээ бас оруулахаар ярилцсан байгаа. За алтан гаригийн маань би маш муу. Тэгээ алтан гаригаа бас сая хороон дээр нээлттэй алганы өдрөлөг зохион байгуулж үн төлбөргүй эмчилгээнд хамруулсан байгаа. Тэгээ цаашдаа бас энэ нэгийг харж ханднаа гэдгээ бас та бүхний өмнө хэлмээр байна. Ингээд бүгдээрэнд нь ажлын өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. Бүтэн 10 жилийн турш хүний хүсэл мөрөөдөл жигүүрлэн 6000 гаруй хүнийг ар гэр болон ахан дүүс үзэгч олонтой хамтд нь баярлуулахад хамгийн гол үүрэг гүйцэтгэсэн найдвартай ард тал улсоор ирсэн мөрөөдөл биелдэг нэвтрүүлгийн продюсер Бадам хандыг урьж байна. Мөрөөдөл нэвтрүүлэг 10 нас хүрлээ. Мөрөөдөл нэвтрүүлийн баярын дугаарт хүрэлцэн ирсэн хүндэт зочдоо мөрөөдөл нэвтрүүлгийн 10 жилийн баярын мэндийг шинэ жилийн баярын мэндтэй хамтдхан хүргье. За мөрөөдөл нэвтрүүлэгт хаяглан ирсэн олон захирал хүсэлтүүд байдаг. Яг л тэр захирлын эзэдийн хүсэл мөрөөдөл биелэх тэр яг баярт мөчөд торгон агшинд ивент тэгч байгууллагуудтайгаа уран бүтээлчтэйгээ хамтдаа байдагтаа бид бахархдаг. За ингээд мөрөөдөл нэвтрүүлгийг хаяглан загтлаа бичдэг үнэнч үзэгчтэй 10 жилийн баярын мэндийг хүргье. Мэдээж үзэгч та бүхний хүсэл мөрөөдлийг бид ивент тэгч байгууллагуудаар бид нэр биелүүлж чадахгүй байсан. Тэгэхээр юуны түрүүнд ивент тэгч байгууллагуудаа хамтран ажилладаг бүхэл байгууллагуудаа бас баярлалаа гэж хэлмээр байна. Өмнөгийн үйлсэд хувь нэмрэн оруулсан 15 жил мөрөөдөл биелдэг нэвтрүүлэг. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч, байгаль дээлтэй барилгын материал үйлдвэрлэгч, ногоон газар трейдинг. Хүсэл мөрөөдлийн танзууч болдог мөрөөдөл биелдэг нэвтрүүлэг энэ биш та. Бас гоё нэвтрүүлэг. Төсвөр алдан байсан байна. Өмнөгийн үйлсэд хувь нэмрэн оруулсан 15 жил мөрөөдөл биелдэг нэвтрүүлэг. За баярлалаа продюсер Бадам хандтай баярлалаа. Энэ сайхан үеийг эхлүүлж өдөө зэрэгтэй авч явж байгаа танд болон танай хамт олон ч гэсэн аз жаргал хамгийн сайн бүхнийг хүсье өрөөё. Олон хүнийг бас баярлуулдаг шиг өөрсдөө ч гэсэн бас аз жаргалаар бялхаж амьдраарай гэж өрөөж байна. Нийт телевиз үзэгчдийнхээ өмнөөс болоод одоо энд үргэлжлэн ирсэн зочдынхаа өмнөөс. За ингээд хамтдаа өнөөдөр 16 оноо үдэж 17 оноо угтаж байгаа шинэ жилийн баяр дээрээс нь 10 жилийн ойн баярынхаа
баярын бялууга хуваан мөн дээрээс нь ориглуун дарсаа хамтдаа буудуулъя. Энэхүү чиг ингээд өндөрлөё гэж бодож байна. Аз жаргал хамгийн сайн сайхан бүгдийг бүгдэнд нь хүсэн өрөөе. Хей задуусаа бүгдээрээ хучаан амраацгаая. Шинэнэ өгдөцгаая. Бүгдээрээ хей 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 ёо. Сэсгэрхэн цагаахан ширхүүц. Сэтгэл хосын дурлыг бидэгдээ. Үрийн таван жингээ өглөө нарнаа сүрсэн буулаа. Удамстал байцаас бүтэхаа. Оник өвлөсөн хүмүүгүй. Хүсэл мөрөөдөл бүхэн биелэх ерөөлтэй энэ орчлонд бие биедээ урам хайрлаж халуун сэтгэлээ дэлгэн ухтаарай. Ирж буй шинэ он маань их оронд минь ээлээ өгч бид бүгдийн гигэн сайхан хүсэл бүхэн биелэх болтугай. Мөрөөдөл бүхэн биелдэг юм а. Шинэ жилийн мэнд хүргэе. Шинэ амрахаа. Шинэ бидэн асуй. Дор баяр гордагоса. Донцага мөнгөмүүдээ. Шившинхэн цагаах шигбүү. Сэмхэн сэтгчивнэ. Ора Парвачи бит хая. Одан сошник насинэ. Ора Парвачи бит хая. Одан сошник насинэ. Амраха шинон бидэн асуй дор баяр гордагоса донцага мөнгөмүүдээ hey 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 yo чавгүргэх энэ шинжил цалин мөнгө тэгэр дээрээс ас хайлан жаргал дүүрэн энэ шинон